чи зөвхөн ажил хийх биш одоо гэртээ амьдарч сурмаар байгаа. Хүүхдээ сонсмоор байна. Амарч сурмаар байна. Амьдарч сурмаар байна. Өөрийгөө арчилж сурмаар байна. Тэ? Хүүхэд өвдөхлөөр эсвэл нялхнараа хүүхдийг яаж одоо хөхүүлснийхэн дараа яаж авч сурах вэ гэдгийг ч мэдмээр байна. Тэгэхгүй болохоор өнөөдөр аягүй олон залуу гэр бүлүүдийг хараад ахаар хүүхдүүд нь аав дээрээ ирдэггүй байхгүй юу? Ааваараа тэрвэрлэхгүй. Тэгээ нэг юм жижигхэн хомсын жиний хүүхэн аягүй хүнд хүүхэд тэрвэрцээ явж байна. Дээрээс нь хүүхэд хүмүүжлийн тэр боловсрал байхгүй учраас амар буруу өсөгдөг. Тэнгууд амар буруу өсөж байгаа хүүхдүүд амар ирэх. Тэгээд одоо зүгээр л энгийн жишээ хэлье. Бараг 4-5 настай хөлөөрөө явж чадхаар хүүхэд тэрвэрлэхээс өөрөөр явахгүй байна. Тэнгууд тэр ээж ингээ барай явж байна. Тэгээд диск нь сууж байна. Тэ олон төрж байна. Диск нь сууж байна. Энд чи эрүүл мэндийн асуудал юм шүү дээ. Тэ аав дээр ирэхгүй байна. Аав дээр ирэхгүй болохоор аавын стресс их байгаад байна. Аав зөвхөн ажиллаа бодоод байна. Эрүүл мэндийн одоо ойлголт хандлага дутуу байгаад байна. За тэгэнгუთ 30 жил 20 жил өнгөрөөд энд хүрчингүүт аав гэр бүлээсээ тусдаа ажил хийхээс мөнгө олохоос өөр юм мэдэхгүй өөрийнхөө ч стрессийг тайлж чадахгүй. За тэгэнгუთ стрессээ тайлахын тулд яаж юм гэхэр зэрэг ууж байна. Эсвэл мөрөдө тоглож байна. Эсвэл ингээд байгаа нэг 5 саяас олж байгаа олоо сурцсан. Тэгээд тэрүүгээр л өөрийгөө зугаас болох гэж оролдож байна. Тэр стрессээ тайлах биш. Бүр сэтгэл готролд оруулах. Арх одоо хэдүүлээ бодё. Арх сэтгэл готролд оруулна. Мөн үү? Гэр бүлээс гадуур харилцаа ямар эрсдэлтэй эмч та хэлж чадна. Мөн үү? Буруу хооллолт, донтолт энэ бас л сэтгэл готролд оруулна. Тэ? Таргалалт, зүрх судасны өвчин, зүрх дэлсэг, цус харуулт бүгд энэ гэрийн ажлыг хийгээг үс болж байгаа байхгүй юу?